Ингээд дуусчих байгаа юм уу? Ер нь дата яагаад ингэж хурдан дуусаад идэм бэ? Дата дуусахад хэд хэдэн шалтгаан бий. Бидний хамгийн их цаг зарцуулж үздэг пост, стори контентууд дийлэнх нь бичлэг болоод байгааг ер нь анзаарч байсан уу? Бичлэг үзэх нь дата хамгийн их хүрдэг тул YouTube, Facebook, TikTok, Instagram зэрэг платформуд нь дата зарцуулалтаараа тэргүүлдэг байна. Нэмээд 4K-гаар үзэх нь 1080-аар үзэхээс 2 дахин их дата зарцуулдаг. За тэгээ анзаарагддгүй ч гэсэндээ үргэлж апдейт, backup хийж дата зарцуулж байдаг апууд ч олон байдаг. Шууд дамжуулалт, хоорондоо холбогдож тоглох зэрэг нь датаг асар хурдан үрдэг. Тэгэхээр PUBG, Mobile Legends зэрэг гар утасны тоглоом тоглохдоо Wi-Fi-тай газар холбогдож датагаа хэмнэж болох нэ. Сүлжээ муу газар дата илүү үргэлждэг. Нөгөө талд датаны хурд нэмэгдэж 4G-ээс 5G болох тусам хэрэглээч дагаад өсдөг учраас бас л илүү их дата зарцуулах үндэс болдог байна. Операторууд сүлжээгээ сайжруулж чанартай урд санал болгож байгаа ч хэрэглээгээ ухаалгаар хянахгүй бол дата харавсан сумшигл дуусгах. Байнга өндөр урдаар өндөр чанартайгаар ашиглавал 1 GB датагаар YouTube-ээс өдөө 20-30 минут, Facebook, Instagram-аас 2-3 цаг л бичлэг үзэж чадна гэсэн үг. Бичлэг хамгийн их дата урдаг гэсэндээ тэгвэл видео колч муу адил дата зарцуулалтаараа дээгүүр ордог. Сүүлийн 10 жилд бидний дата хэрэглээ 5-аас 10 дахин өссөн нь ийм учиртай байх нэ. Unitel дата багцуудаа шинжилээд 7 GB-аас дээш дата авахд дата бэлгэлдэг дата плюс урамшуулал зарласан байна лээ. 22 GB авахд нэмээд 20 GB бэлгэндгээ боддоо 22 GB худалдаж аваад 42 GB-тай болно. Тэгээд сардаа хүснээрээ ч киногоо үзчихэн сошиалаж ашиглаж байна.